За миний өнөөдөр та бүхэнд ярих сургалтын зорилго маань юу гэхээр иргэний оролцоо гэдгийг яагаад одоо том асуудал тавиад байгаа юм бэ? Юунд иргэд биднээс одоо ямар ач холбогдолтой бэ та бүхэнд энэ? Цаашдаа манай Монгол улсын улс төр нийгмийн хөгжилд энэ ямар одоо шинэ замналыг нээх юм бэ гэдэг энэ сэдвээр би ингэж ярих юм аа. Миний ярих хичээлийн гол сэдв маань бол би нэлээд жаахан тийм түүхчлсэн маягаар гэдэг юм уу та. Яагаад бид иргэний оролцоо гэдгийг одоо бэхжүүлэн тавих болов гэдэг асуудлаас эхэлж ярих хэрэгтэй байна. 1990 онд Монгол орнд ардчилсан гэдэг улсад өрнөж 92 онд үлдсэн хуулиар батлаад одоо ардчилсан улсуудын 10 жилийн явуулаад хүмүүс одоо зарим нь одоо би ардчилсан улсуудын хамтлагч мангатагч гэж одоо зөвхөн нэр алдчихсан болсон. Монгол орны ардчилсан замаар одоо 24 жил одоо 25 жилийн хооронд урагшаа хөгжсөн. За ардчилсан жилүүд бол олсон ололт хүний хүүхний хэрэгчлээ тэгээд одоо эдийн засгийн хэрэгчлээ олон сайхан ололт хамтлагууд бий болсон. Өөрсдөө одоо сонгогдсон гадаадын одоо хараад байдлаар ангиж ирсэн тэгээд олон юмнууд одоо ярьдаг. Энэ бол үнэхээр ардчилсан ололт юм уу? Энийг бол дэлхийн дахинд одоо Монгол орн бол ардчилсан загвар болгож чаднаа гэж одоо дэлхийн улс төрийн хамт төлөвлөгөөд ингэж үнэлээд байна. За тэгэхээр Бямбарт бол өнгөрсөн жил болсон ардчилсан орнуудын баг бодлоор манай засаг дарга Батбаян хэлсэн үг нь өнөөгийн байж байгаа энэ байдлыг ардчлалын олох юм гэж үзээд хүмүүсээс сэтгэл ханах юм бол Бямбарт бол хамгийн тоо гайхамшиг болно ингэж хэлсэн. За энэ ямар утгатай бүтээл ардчил маань үнэхээр одоо улс төрийнхөө хүрээнд одоо ардчлалын гол шинжүүд явж чадсан боловч яг нийгмийнхээ хүрээнд энэ ардчлалын өршин бол одоо туссангүй. Гэсэн ийм агуулгаар одоо энэ иргэний оролцооны бодлого гэдэг юм аа. Энэ ардчлалын олон одоо гажуудууд иргэний нийгмийн одоо төлөвшөлт учирч байгаа бэрхшээлүүдийг арилгах зорилгоор энэ иргэний оролцооны бодлого буюу иргэний оролцооны хурцлал гэдэг юм ихтүүлэхээр ингэж Монгол улсын ерөнхийдөө 176 захидлага 2012-нд гаргасан байна. Ямар одоо зовлон бэрхшээлүүд одоо энэ тохиолдож байгаа гэхдээ зэрэг Яднарт бол үндсэндээ бол Монголын ард түмний одоо энэ эрхчлөөт амьдралыг бид нар одоо сайхан болгоно гэж ярьж байгаа боловч эцэст нь эрхчлөөг нь бол мөнгөтэй төрөлхтэй гэдэг хүмүүс тэр эрхчлөөг нь бол яднуудаа тавлан болгоод одоо худалдаж аваад тэгээд Монголын төрийг бол мөнгөөр одоо өдөртөг зохион байгуулдаг. Мөнгөтэй хүн Монголын төрд ордог. Мөнгөтэй хүмүүст одоо Монголын хууль үйлчилдэг. Ийм одоо гажуудал төрсөн. Энэ яагаад ийм гажуудал төрсөн юм бэ гэхдээ зэрэг өнөөгийн манай улс төрийн намууд одоо их хөрж байгаа намууд улс төрд одоо дахин суудлал авсан одоо энэ ардчилсан нам, Монгол ардын нам, Монгол ардын хөгжлөлт нам эднүүдийн бол үнэхээр одоо тийм зөв чиг хандлага барьж чадаагүйгаас өнөөдрийн нийгэм бол ийм буруугүй байдал, ийм одоо буруу гажуу байдал төрсөн гэж улаатар судлаач явуулж байна. Монгол улсын үндсэн хуулинд бид энд аваад ирсэн байж байгаа. Бид нар одоо бүгд л яриад байдаг. Одоо манай иргэд бүгдээр цээж ирмэ гэдэг. Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм дагуулна. Үнийг эрхэм зорилгоо болгоно гэдэг нь заасан байна. Тэгээ өнөөдөр бид нар яг тэр иргэний нийгмийнхаа үг явж чадсан уу гэвэл чадсан. Иргэний нийгэм гэдэг нь одоо бид нар гадаадын одоо энэ улс төр судалдаг эрдэмтэд иргэний нийгмүүд бол ийм 9 юмтай байх юм аа. 9 тулгуур багантай байх юм аа гэдэг ингээд тодорхойлоод томьёолоод ингээд үсэт байна. Ардчил бол 12 одоо ийм үнэт зүйлтэй байх юм аа. Энэ 12 тулгуурын аль нэг нь байхгүй бол ардчил бол жинхэнэ утгаар хөгжиж чадахгүй маа. Яг үүндээ манай тэр 12 индексээр ингээд тавих юм бол сонгуул одоо нөгөө сонгох хэрэг гэдэг нь бас өөр. Яг одоо тэр ардчилын үнд зүйлсэн тэр чигээр хэлбэр тавсан манай том баг байна. Би 2003 оноос хойш философи хүрээлэн юу хоёр дээр ажилласан. Нэгдсэн улсын байгууллага хүн амын сан хоёр дээр шинжээчээр ажилласан. Улс төр нийгмийн асуудлаар бид гадаадын дотоодын эрдэмтдүүдтэй ингээд хамтраад бид олон янзын судалгаа хийсэн. Судалгааны дүнгуудээр бид нар одоо ном болгож гаргасан, тайлан болгож одоо гаргасан. Тэгээ энэ бүхэн дээр тулгуурлаж бид энийг яриад байгаа. Тэгэхээр энэ 12 зүйлээс маань одоо нэгээс бусд нь одоо олигтой сайн хэрэгжсэнгүй. Яг нөгөө хүмүүнлэг гэдэгт бол 9 том зарчим байдаг. Хүмүүнлэг төр гэдэг юу байдаг юм бэ? Тэгэхээр энэ зарчмуудаас манай бол одоо нэг халамжийн асуудлын одоо асуудал хоёрдугаарт нь одоо нөгөө мөн адилхан одоо тэр нөгөө төрийн нэрхээ байхад оролцож байгаа энэ хоёроо тусад нь бол хүмүүнлэгийн олон манай төлөвш хэрэгжиж чадсангүй. За ингээд бид нар энэнийг яах ёстой юм бэ гэхээр ерөөсөө иргэдийнхээ оролцоогоор энэ ардчилсан одоо
иргэний нийгмийн одоо төлөвшил учирчгаа бэрхшээлийг арилгах система гэдэг утгаараа бол иргэний оролцооны бодлогын баримтчиг гэдэг юм гаргасан байна. Яагаад одоо энийг бид нар яаж засах? Одоо манайд ингээд хүмүүсээс ингээд яваад ингээд асуухтаа зэрэг одоо ялангуяа манай ахмадууд ингээд би ингээд уулзтаа зэрэг одоо өнгөрсөн нэг юм уруу дураа бодлоо. Одоо ингээд энэ одоо тэгээд одоо энэ мөнгөтэй гэдэг хүн бодвол энэ төрийг одоо ингээд тоглоод дуусгах байна гэсэн бодолтой байна. Тэгээ энийг бид нэр болиулж та бүхнийг одоо энэ төрийнхөө хэрэг шууд оролцдог болохын тулд шууд ардчлал иргэдийн онцгой бодлого гэж ийм бодлогын баримт бичиг гаргасан. За энэ бодлогын баримт бичиг одоо гаргасны дотор одоо ухаан хороо гэж бид нэр одоо ингэ нэг юм яриад. Хороо гэдэг өнөөдөр хороо ямар дүрм журмаа ямар одоо хорооны дарга ямар одоо их үүрэгтэй иргэн ямар их үүрэгтэй би хороондоо яах ёстой энэ гэдэг ийм хороо гэж юм байгаа юм бол тэр өөрөө дотооддоо дүрмтэй байна. Тэгэхдээ өнөөдөр манай хорооны дүрм гэж байхгүй бид нэр тэр одоо нийслэлийн эрхцэн байдлын тухай хууль юм уу одоо Монгол улсын үндсэн хууль гэж том яриад байгаа болохоор манай 25 дугаар хороон дээр бид яаж амьдрах ёстой юм, хорооны дараатайгаа яаж харьцах ёстой юм, бидний санал хүсэлтийг хороон дараах хэдэн хоногийн дотор хариу өгч явах ёстой юм. Одоо юу байд юм одоо тэр амьдрал байдлын одоо нөхцөл байдлынхаа тулд үнэлгээг бид нар яаж хийх ёстой юм. Тэр ядуу хүн гэдгийг яаж тодорхойлох ёстой юм. Энэ бүхнийг бол тэр хорооны дүрм журм гэдэг нь зохицуулаад бид энд амьдарч байгаа улсууд бол энд дүрмтэй журмтай тэр гудамжиндаа бие засдаг хүнийг одоо яа тийм хогоо гаргаад гудамжингаас асчдаг, бохир усаас асчдаг хүнийг яах юм? Ийм хорооны дүрм журмтай болох асуудал бол бидний анхны иргэний оролцоо гэхдээ бид нар одоо тэр улсын их хурлд очиж одоо юм ярина энэ оролцоо гэж хэлж байгаа байна. Иргэний танхимд хэлэлцүүлэг болохоор ирэхээр оролцоо гэж хэлж байгаа байна гэсэн ийм одоо мегаар ингэж ойлгоод байна. Тэгээ энэ оролцоо гэдэг бид нар яаж ойлгох ёстой юм гэхээр зэрэг гудамжны одоо тэр хэсгүүдийн оролцоо. Нэг гудамжинд байгаа хүмүүс бүгдээр яриасаа манай гудамжууд бол цэвэр сайхан болъё. Тэгээд энд хороон болоод төсөв хийгээд одоо 5 төгрөг авъя. Өөрснөө бид нар одоо 5 мянган төгрөг гаргая. Ингэж иргэний оролцоо нийгмийн хөгжилд ингэж хамтарч оролцуулах юм бид нар иргэний оролцоо гэдэг. Тэнд бол санаачтай байх, хариуцлагатай байх, бүтээлч байх, тэр үйл ажиллагаанд өөрснөө оролцдог байх. Тухайлбал одоо би энэ Баян зүргийн 22 дугаар хороо гэдэг ганц хоолойн 21 дугаар хороо гэдэг хороо. Тэгээ өнөө жил нэг хэсэг хүмүүс нь нөгөө юунаасаа хорооны хөгжлийн сангасаа 9 сая төгрөг аваад тэгээд гудамжаа ингээд гоё болгосон. Хашаага ингээд одоо хоошоо рууш майдны зайлшгүй басны засаад бариад ингээд тэгээд өөрснөө бол тэндээ тэр одоо нөгөө жижүүр гаргаад одоо за өнөөдөр одоо тэр батгүй маргааш одоо орж энэ гудамжныхаа хариу төрөг сайжруулах гудамжиндаа согтуу хүн байдаг хөдөлгөөний жирнүүдээр нэг архиуд нөхөр байсан хорооныхоо хурлаар авчихгүй ч одоо ингэж одоо архиуж хасгаж явдаг бол хэлэлцэх гэмээр иргэд нь яг ийм санаачлал гаргаад энэ үйл ажиллагаагаа оролцуулахыг бид нар хорооны одоо иргэний оролцооны анхны тулгуур үзүүлэх гэдэг байна. Иргэний оролцооны бодлогыг бид нар хэрэгжүүлэхийн тулд одоо санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Тэрний өгтөд хорооны хөгжлийн сангаад өнөөж бол бид нар хахуух мөнгө их ба хорооны иргэд нь өөрсдөө шийдээд хорооныхаа хөгжилд бол хувь нэмэр оруулдаг ийм юм бид нар одоо өнгөрсөн жилээс их бий болгосон. Одоо яг хорооны хөгжлийн сангийн мөнгө маань нөгөө биднүүдийн бодсон зорилгыг шийдвэрлэх юм хэмжээ үйлчилж чадахгүй байна л та. Яагаад чадахгүй байна? Сангийн яамны сайд маань заавар гаргасан. Тэгээд хорооны хөгжлийн сангийн мөнгийг бол одоо тийм фирмаар зарцуулна, ийм тендер зарлана гэж нэр тийм бахан одоо хүн сурталын болгоцсон. Тийм учраас нэг хорооны хөгжлийн сангийн мөнгийг тэгээд дүүргийн иргэдийн хурал шийдвэрлэнэ гэдэг ингээд заасан. Тэгээд дүүргийн иргэдийн хурал таны бөөнөр нь одоо нэг газар нэг том байшин барих юм уу энэ төр гэдгээр одоо ухаан баян зүрх дүүрэг дээр бол цэцэрлэг бариад тэгээд хороонд нь бол мөнгө нөгөөгүй юм харагдаад байгаа юм л. Тэгээ энэ юу гэхтэй нөгөө манай төрийн бодлогын уялдаа холбоо гэдэг юм муу байгаа гэдэг харуулдаг байгаа юм. 2 дугаарт ингээд нар дөнгөж одоо өчигдөр баталсан баг. Бичил зээлийн сан гэж одоо хороо өхөн 100 сая төгрөг өгөх гэдэг. Одоо энэ ягаад гэвэл иргэний оролцоо гэдэг юмыг бий болгож хангаж дэмжихийн тулд ийм бий болдог. Тухайлбал одоо энэ одоо 3 хүн одоо жижиг төсөл хийгээд тэр бичил зээлийн сангаас одоо мөнгөний аваад жижиг хэмжээтэй ямар нэгэн банкар дамжихгүй шууд нийслэлийн одоо санхүүгийн хэлцээс ингээд өгөөд за энэ гур бол одоо 6 сарын хугацаатай эргүүлээд юмаа хийгээд одоо амжилтанд хүрээд гутлаа идэг фейк механизмгээд одоо гутлаа бор тэгээд энэ гурвын авсан тэр бүтээгдэхүүн хийгээд ухаан бэлээ байдаг гэж одоо хамгийн ажлын бэлээ аваад энэ гурав их юм бол нийслэл хөдөлж аваад тэрийг бол одоо ингээд борлуулах юм аа тэгээд төл захиргааны уялдаа холбоо иргэдийн уялдаа холбоо сайжруулад тэгээд тэр 100 сая төгрөгийг бол ингээд эргүүлж яваа. Энэ гурав нь эхний ээлжинд аваад дараагийн ээлжинд энэ гурав тэгэхдээ энэ гурав тэр мөнгө яаж яах гэдэг нь хэн хяналттай бастай мөртөө энэ гурав нь хяналттай гэж байна. Тэрнээс цаана хорооны дарга маргач биш. Яагаад гэвэл дараа нь энэ гурав авах учраас
нөгөө гурав чи идээд алга болгож ийн үү нөгөө жинхэнэ юм хийж ийн үгүй энэ гурав өдрөөр очиад нөө чинь одоо дараа нь явах хэрэгтэй учраас ингээд ийм иргэдийн оролцоо хяналтайгаар энэ бичил зээлийн сан ингэж эргүүлж явах юм журам гаргав. Тэгээ энэ хорооны хөгжлийн сан бичил зээл гэдэг энэ хоёр юм бол та бүхнийг одоо хамтарч юмаа шийддэг, хамтарч хороогоо хөгжүүлдэг, хамтарч ажимдрлаа сайжруулдаг, хамтарч хөдөлмөрлөдөг ийм юмд одоо бий болгохын тулд энэ хорооны хөгжлийн сан, бичил зээлийн сан гэж хоёр юмыг энэ олон нийтийн оролцоог сайжруулахын тулд ингэж бий болгодог. Олон нийтийн оролцоо ингээд сайжраад идэвхжээд хороо дүрмтэй, иргэдийн нийтийн хурал дүрмтэй, одоо тэр хөгжлийн сан бүх юм нь одоо журам дүрмтэй болоод ирэхдээ хорооны иргэд зүгээр одоо ингээд ирээд хорооны одоо иргэдийн хурлын даргыг хорооны даргыг чи тэгсэнгүй энэ гисэнгүй шаардлагагүй дүрмийн дагуу шаардлага тавьдаг. Хорооны дүрмийн 2-ын 3-д ингээд заагдсан байж байгаа. Тэгвэл энэ дор жидэг нөхөр одоо ингээд одоо энэ хорооны дүрм журмыг өрчөөд байгаа. Яагаад арга хэмжээ авахгүй байна? Ийм маягаар одоо энэ хорооны иргэдийн оролцоо сайжраад бид нэр эхлээд хороон дотроо бол одоо бигчиж иргэний оролцоо сайжруулж дараа нь бол одоо тэр дүүрэгтэй, дараа нь Улаанбаатартай, дараа нь Монгол улсынхаа төлөө санаа зовдөг. Оныгаа байдаг ч нэг хөдөө яваад айлдсан чинь өвгөн хоны хариулсан өвлийн гүйтэн ингээд аарцаараад ирсэн. Тэгээд нөгөө төвөөс хөөж байгаа нөхөдөө сайн байна уу, үлж сайн уу, мал сайн бүр садам мусам ясан болоо гэжсэн гэж үгүй шүү дээ. Тэр шиг бид нар ертөнцийн юм санаа тавьж байгаа оронд хорооны хөгжлийг бид нар одоо сайжруулж идэвхжүүлэх одоо ийм юм одоо энэ оролцоогоо шин бий болгохын тулд энийг бид нар тавиад. Яг энэ дээр одоо хорооны иргэний танхим гэдэг одоо ингээд байгуулагдах чинь танаад хараахан одоо яг одоо энэ хаяг маяга хатаад одоо юу. Гэхдээ хорооны иргэний танхим бол эхлээд ерөнхийдөө бол график төлөвлөгөөтэй ингээд явж байгаа гэсэн. Одоогийн байдлаар нийслэл 56 хороо иргэний танхимтай бол 56 хороо иргэний танхимтай. Иргэний танхим гэдгийг бид нар яагаад байгуулж байгаа юм гэхээр яг нөгөө иргэний оролцооны бодлогыг чинь хэрэгжүүлэхэд тул иргэний танхим гэдэг юм бий байна. Энд яадаг вэ гэхээр иргэний танхим гэдэг иргэд бол нэг өдөр бол одоо хатгамч сургалтууд явж байгаа. Ухаанаа дандаа самбын хайрхны 32 дугаар танаа. 32 дугаар хороон дээр бид нар очиход бол үзэгсэл гаргацсан байна. Тэднийх одоо тэр юунд байдаг хороо шахсан. Имэстийн тэр яадаг вэ гэхээр хорооны нэг хатгамд юм ойдог хүмүүсийн эмэгтэйчүүдийн юмар үзэгсэл гараад нэг өдөр тэгээд тэндээс ирээд тэгээд тэр хамгийн сайхан одоо хатгамал одоо хатгаад хүмүүсээр дуулан байгуулад энэ одоо нэг шүр хэлхэдэг юм дуулан байгуулад тэгээд одоо ингээд тэр хүмүүсээ хөгжүүлэхэд асуудлыг нь хорооны иргэний танхим гол сөмнө. Хорооны иргэний танхим гэдэг чинь зүгээр нэг хүмүүс сургалт явуулаад хэлэлцүүлэг явуулаад ингэж байхын тулд биш иргэдээ хөгжүүлэхийн тулд. Ерөөсөө хөгжил гэдэг бол хорооны хөгжил гэдэг бол хорооны сайхан байшин тавуулаа. Манай хороо яста мундаг хөгжиж гэж ингэж ойлгож байна. Байшин бол байшин шүү. Оюун ухааныг хөгжүүлэх, хүмүүсийн чадварыг хөгжүүлэх, амьдралын одоо тэр анхны одоо чадвар гэдэг хөгжүүлэх энэ асуудал хөгжлийн гол бодлого. Тэгвэл энэ хорооны энэ танхимд юу хийж байгаа юм гэхээр тэр хүмүүсээ чадваржуулах. Тухайлбал одоо бид модулын сургалт гэж одоо энэ гадаад хэлээр ярьж байгаа. Гадаад хэл гэдэг нь юу гэхээр модулын сургалт гэдэг нь ухаан Монгол дээд ойдог хүн, Монгол дээд сайхан ойдог мөртлөө зөвхөн товч шилбийг одоо жаахан мөрийн хадгаа хадаад байдаг бол тэр товч шилбийг маш сайхан хадуулдаг. Захыг маш гоё одоо залгуулдаг. Энэ одоо хэсэгчлэн сургалтыг одоо модулын сургалт гэж хэлээд байгаа юм. Тухайн одоо сайхан одоо кекс одоо ямар байдгийг одоо юм хийдэг хүн нэг л юм болохгүй байгаа бол зөвхөн тэр хэсэгчлэн сургалтуудыг явуулдаг. Ийм модулын сургалтуудыг одоо загварчилсан сургалтуудыг энд их явуулж байгаа. Тэгээд энэ чинь одоо манай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо байна. 5 цагаас дандаа энд ахмадууд нь бүжгэлж байдаг. Нэг нөхөр баян ороод одоо тэр бол одоо 1960-70 оны сумын хөдөлгөөний санал дуудаж ирсэн. Үнэхээр энэ хүмүүс ирээд дуулаад хоорондоо юмаа яриад хөгжөлдөө цагаа зугаатан гэрээд ингэж байгаа явдал нь бол энэ хорооны иргэний танхим гол зорилго. Хорооны иргэний танхим нийгэм асуудал гэдэг нь нэлээд зайлшгүй хэрэгтэй. Танай хороондоо би яг нарийнх үзээгүй байна. Хорооны иргэний танхимыг бол хөвчилж болохгүй. Би хөвчлийг яа хийж байгаа юм бэ? Нэг хүнд ингээ хариуцуулчихтэй тэр яг нөгөө хүн эмнэлэг явбал энэ хорооны иргэний танхим хаалттай. Нөгөө хүн гэртээ амарч байгаа өдөр бол иргэний танхим хаалттай. Нөгөө хүн бие засахаар одоо жорсон дох юм бол иргэний танхим хаалттай. Тэгэхээр энэ чинь нэг хувь хүний ихшээд авсан ийм танхим байж болохгүй гэдэг юм бол би одоо их цагтдаг. Тимийн тулд хорооны иргэний танхим үйл ажиллагаа явуулахын тулд нэг өдөр эмэгтэйчүүдийн байгууллага. Нэг 10 хоног. Энэ 10 хоногийг эмэгтэйчүүдийн байгууллага. Энэ 10 хоногийг залуучуудын байгууллага. Энэ 10 хоногийг ахмадын байгууллага. Юу гэдэг юм одоо ингээд хуваарлаад тэгээд энд нь одоо энэ таг бүх юм хүлээн гэж өгөө тэр 10 хоногтой. Тэгээд энд бол тэр ахмадын байгууллага ахмадуудын 10 хоног юу хийх юм?
залуучуудаа уулзалт хийдэг, сургуулийн сурагчдыг авчирч ахмадууд зөвлөгөө өгүүлдэг. Ер нь юу л байна хийж болох юм ухаан одоо сургуулийн сурагчдыг энэ гудамжинд юм бити хай гэдэг ахмадын зөвлөгөө хийдэг одоо залуучууд ахмадуудын одоо холбоо бүтээн сайжруулдаг ийм ажлуудыг хийдэг. Эмэгтэйчүүд нь одоо ямар ажил хийх юм? Залуучууд нь ямар ажил хийх юм? График гаргаад тэгээд өглөө 10 цагаас оройн 10 цаг хүртэл одоо энэ байн одоо ажиллаж байдаг. Нэг одоо шатарчдын өдөр нь шатрынхаа юмаа тоглоод ингэ байж байдаг. Дуу заадаг, хөгжим заадаг тэгээд одоо эрүүл ахуйн хичээл явуулдаг юу л байд юм. Энэ бүх чиглэлээр нь одоо энэ иргэдийнхаа хөгжлийг сайжруулах. Тэгээд иргэдний танхимдаа одоо их дуртай болсон. Ирж байдаг. Графикийн дагуу үйл ажиллагаа явагдаж байдаг. Ийм байхыг бид иргэний танхим голцоод. А мэдээж энд бол одоо тодорхой мэрэгжлийн сургалтууд явуулж байна. Таалхны, ойдлын тэгээд одоо ахуй амьдралдаа маш өөр зүйл хэрэг. Ботолчны ч гэдэг юм уу одоо ямар юм байд юм одоо энэ одоо бүрээ ботлоо идэг байдаг одоо дугуйлж байдаг юм. Ийм маягаар хүн бүрээ бид нар чадварчгүй чадах юм бол хорооны хөгжил аандаа яваад байна. Хороон даргаас ирж одоо тэтгэн тусалчаа булаа урд өгөөч гэж гуйж яхаар өөрөө гихтээ юмаа хийж идэг. Тэрийн бичил дэлийн сангаас дэмжиж байдаг. Ийм л одоо болох зорилгоор хорооны одоо иргэний оролцооны бодлого гэдэг энэ бүхэн дээр төвлөрсөн ийм том асуудлыг бид нар иргэний оролцооны бодлого гэдэг. Иргэний танхим байгуулаад байгаа энэ зорилго маань бол иргэний оролцооны бодлогын тэр бид нар 6 хувьд одоо юм байна гэдэг нь иргэний оролцоог бүрэн дүүрээр хангахад 6 төрлийн юм байна. Тэрний одоо нэг нь л бол энэ иргэний танхимын үйл ажиллагаа юм. Тэгэхээр миний гол зорилго бол иргэний танхимыг сайжруулах, иргэний танхимд иргэдэд хөгжүүлэх, боловсруулах, энэ чиглэлээр сайжруулах гэсэн ийм юмыг хаалга хийдэг. Хамгийн гол нь иргэд нь энд маш идэвхтэй шаардлагатай байна. За иргэний оролцооны асуудал ихтэй хүмүүс одоо бид нар бол одоо оролцоод одоо шүүмжилж явах хэрэгтэй. Ингэх юм бол иргэний оролцоог сайн гаргаж яах гэж ойлгож байна. Баянзар дүүргийн би дугаарыг санахгүй байна. 23 дугаар хараа гэж байна. Ахмадууд нь тэр бол 4000 гаруй ахмадтай тийм том хараа. Тэгээд тэд нар яасан ихтэй зэрэг нөгөө ахмадууд нь сар энэ улиралд энэ хагасчлт нэг удаа 1000 төгрөг өгдөг. Тэр хорооныхоо хөгжлийн санд. Тэгээд тэрийг дэд сан гэж нэрлэж байгаа. Хорооны хөгжлийн сан гэдэг чинь бол сангийн яамнаас одоо шууд ингээд өгдөг мөнгийг. Тэгээд тэрнийгээрээ нөгөө ахмадынхаа чөлөө цаяа өнгөрүүлдэг иргэний танхимдаа үйл ажиллагаа явуулахад уралдаан тэмцээн зохион байгуулдаг гэх мэт юм хагас чилдэг. Нэг үр жилдээ 2000 төгрөг өгнө шүү дээ. Ингээд нэлээд хэмжээний мөнгө зөвлөд энийгээрээ юм хийж байгаа юм. Энэ чинь нөгөө иргэний оролцоо гэдэг бид нар хоёр талаас нь ингэж бодохгүй бол зөвхөн одоо засаг дарга иргэдийн хурдл одоо мөнгө гаргаж энийг бидүүдийг ингэж явах ёстой гэхгүйгээр өөрөө өөрснийгөө хөгжүүлдэг сэтгэл үүддэг одоо тэр уралдаан тэмцээн зохион байгуулдаг энэ уулынхан ороод одоо уралдаж гардаг энэ юмдаа бол бас одоо жижиг хэмжээний одоо баг гэхгүйгээр мөнгө төгрөг хандуулаад ингээд ажилладаг юм бол иргэний оролцооны бодлого. Хорооны хөгжлийн санд одоо энэ бид нар хорооны дөрмөнд өгөн заагдах ёстой хорооны дөрмөн ингээд батлагдаг гарах юм бол энд байж байгаа сургууль, мургууль одоо дэлгүүр хоршоо энэ кампан одоо юу гэдэг юм энэ бүгд бол энэ хороонд тархих ёстой. Цаашдаа бид нар энэ худалдааны зөвшөөрөл бусад бүх зөвшөөрлийн асуудлыг дүүрэг шилжүүлж байгаа. Дүүрэг бол эрдэмтдийн хүрээнд иргэдийн хорон шилжүүлэх саналыг бид нар оруулах гэдэг одоо. Хорооны иргэдийн нийтийн хурлаар хэдэн архины дэлгүүртэй байх уу одоо эрхэм эмнэлгээ хаана байхгүй яах уу ийх үү энэ бүх асуудлаа шийдчихэд байна. Тэгээд энэ одоо худалдааны байгууллагууд энэ хороонд бол хорооны хөгжлийн санд бол танд өгч идэв. 100,000 төгрөг байт юм уу 600 төгрөг байт юм энийг өгч өгдөг. Тэрийг бол бид нар энэ илтад өчөөд ийм компаниуд ийм мөнгө өгсөн, энэ дэлгүүр тийм мөнгө өгсөн, энэ иргэн тийм мөнгө өгсөн гэдэг нь энд томоор бич тавьчихад тэрний гаргалыг бол одоо хариуцч байдаг ийм нэг хийх юм. Ийм маягаар одоо энэ хороо бол энэ дэвсгэр нутагтай бол тэр эзэн болсон, засаг захиргаа болсон, Монгол улсын хуулийн заасан энэ ихтэй бүрэн хэрэгжүүлдэг. Засаг захиргааны нэгж байх иргэний оролцооны одоо бодлого бол тэнд байж байгаа аж ахуйн нэгжүүдийн бодлого бол бүгд тэнд одоо нэгдсэн ийм байж энэ хөгжлийн бодлогыг бид сайн тодорхойлно гэсэн ийм чиглэлээр. За ингээд би төгсгөлт нь бол энэ асуудлыг бид засах бол одоо ингээд ярьсан зөвхөн ой холын ярьж байгаа нэг зүйл шалгах гэж байна. Тэгээд ингээд одоо хаана болгоомжтой олон хороотой юм шиг ингээд ярьдیں۔ Энэ бол саад болж байгаа хуулиудыг бид нэр өөрчлөх гэж оролдож байна. Бид одоо ингээд энэ манай энэ гамболтой үлдээ сайхан бид бүгдээ энэ хуулийн төслүүдийн ажлыг хэсэг бараад ингээд ажиллаж байна. Ямар хууль ер нь юу энэ одоо хэрэгжиж өгөх хүүхдүүд хамгийн нэгдүгээрт нь биднээс бол одоогийн улс төрийн намуудын тухай хууль, улс төрийн намууд бол асар том бэрхшээл үүсгэж байна. Яагаад улс төрийн намууд бэрхшээл үүсгэж байгаа гэхээр одоо ингээд улс төрийн намууд бол хүмүүсийн ингээд хоёр хуваагаад за энэ бол манайх, энэ бол танайх гэдэг ингээд ялгачаад
Тэгээд одоо энэ эднийхээ юу гэж хэлэх гэж байна? Эднүүдийг маргааш хуцгаж хэлнэ гэж байна. Одоо бид нар юу гэж хэлэх юм урдаас нь? Үйл гэж хэлэх ёстой шүү даа. Тэр гэдэг шүү үйл